Тийм ноцтой асуудал дөө. Тэгээд энэ дугаахын эцэггүй байна л да. Жишээлбэл өнгөрсөн парламент бид нар энэ төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах буюу тендерийн тухай хуулийг шинжилэн найруулсан шүү дээ. Энэ дотор бас маш чухал заалт оруулах гэж бид бас хичээсэн. Тэр нь юу гэхээр яаж чанартай ямиг бид боломжийн үнээр оруулж ирэх үү гэдэг юм тогтолцоог энэ худалдаа авах үйл ажиллагаанд оруулахаар хичээж заалт 36 дугаар зүйлээр бүр оруулсан. Тендерийн хуулийг 36 дугаар зүйл шүү. Тэгэхээр тэрэн дээр юу гэж зааж байгаа вэ гэхээр олон улсын байгууллагаас ерөө нэг үүсвэрээс худалдаа авах гэж байгаа бол олон улсын байгууллагаас эхлээд саналыг сонсон. Тэр дотор байхгүй байгаа юмнуудээ үйлдвэрлэгчтэй шууд худалдаа авах хэлцээр хийх гэж байгаа. Шууд гэдэг маань үнийн харьцуулгүй гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр жишээлбэл одоо олон улсын байгууллага гэж юу хэлж байгаа нэхлээр жишээлбэл ЮНИСЕФ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эдгээр чи яадаг вэ гэхээр буураа болон дунд хөгжилтэй орнуудад эмийн чанартай хангахын тулд тэд нар чинь бүх улсуудыг ингэ нэгтгэж хагаад тоог нь гаргаад тэгээд үйлдвэрлэгчтэй хэлцээр хийгээд үнийг буулгаад тэгээд нийлүүлэх юм боломж үүсдэг. Одоо бид ЮНИСЕФ-ээс олон төрлийн юмнууд авч байгаа шүү дээ. Ялангуяа хүүхдийн төрлийн эмийг болоо их авдаг. Тэгээд тэр хэлцээр хийж явах явцад нь болиулаад эрүүл мэндийн сайд нь очивол гадны хэдэн үйлдвэрлэгч нартай очиж уулзаад үн тохироо явж байгаа. Тэгэхээр энэ өөрөө асар том ашиг сонирхлын зөрчил илэрхийлж байгаа зүйл байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Хэдэн сарын эдний өдөр бас үйл явдал бай. Ер нь танд ирсэн мэдээллээр очиж одоо саналыг аваад тэ санал тавиа явж яах гэдэг бол яг үйлдэлээр идэвхтэй үйлдэлээр харуулж байна тийм. Тэгэхээр би бол яг тэр хизээ хідэнд очиод яасныг мэдгүй. Мань хүн чи өөрөө захим уцаараа л одоо Солонгосын эмийн үйлдвэрүүтэй уулзлаа, 2 дахин амьдрууллаа, ийм сайхан юмуд ороод ирдэг гэж байгаа шүү дээ. Санаа нь зөв. Гэхдээ энийг хийдэг газар нь эмийн агентлаг гэдэг бид бүр хуулиараа 20 оны 8 сард эмийн агентлагтай байна гэдэг хуулиар хийгээд өгсөн. Эмийн хууль маань дуушиж бид 24 оны 6 сард баталсан. За тэгээ баталсны дараагаар хууль маань одоо 24 оны 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр агентлагт хийх эрх үүрэг дотор нь ингэж оруулаад өгсөн шүү дээ. Хэлцээр хийгээд үнэ тохироод за тэгээд ЮНИСЕФтэй хэлцээрээ хий, үнийн асуу. Яг над дээр байгаа баримтууд нь бол нөгөө эрүүл мэндийн яам эмийн агентлаг хоёрын хоорондоо бичсэн бичиг явуулсан албан тоотууд байна шүү дээ. Тэрэн дотроос энэ мэдээлэл гарч байгаа. Тэгээс одоо хаамаагүй мэдээлэл үзүүлэлт юу гэж л ингээд дэлгээд авах вэ те. Энд чинь бүр арга барсал ажил шүү дээ. Тэгэд та нар үнийн дүнгийн сонсдоо зөвхөн одоо эхний 3 сарын байдлаар худалдаа авсан эм нь 9.3 тэрбум. Тэгээ энэ гэрээ нь 3 жилээр хийгдсэн. Нийт дүнгийн аваад үзэх юм бол 120 тэрбум төгрөг. Бага мөнгө биш байгааз. Би ч одоо 50 сая дэшэл явах юм бол одоо тендер зардал гэдэг албан байгууллагууд чинь тэгээд идэв шүү дээ. Тэгэхээр тийм хийхгүйгээр ингээд шууд аваад болчдөг юм. За дээрэс нь нөгөө хавдар юмуд нь 2 дахин хамтарсан хаана байгаа? Өөрөөр хэлбэл тендерийн тухай хуулиа эрүүл мэндийн сайд нь зөрчсөн гэсэн үг шүү дээ. Ноцтой зөрчөөд байна шүү дээ. Дээрэс нь энэ тендерийн хууль гарсантай холбоотой засгийн газрын 42 дугаар тогтоол байгаа. 24 онд яг энэ хууль гарсантай холбоотойгоор тэр 42 дугаар тогтоолын журам нь бас энэ тэр журмаас бас зөрчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг хууль журам давдаг ийм байж болохгүй шүү дээ. Монгол улс чи бас нэг хүн засаглалдаггүй хууль засагладаг арчсан улс болъё гэж зориод байгаа шүү дээ. Тэр ч утгаараа манай энэ өнгөрсөн парламент бид эрүүл мэндийн салбарын томоохон реформод хийсэн. Маш олон боломжуудыг гаргаж өгсөн. Эмийн чанарыг таны түрүүний анхны асуудал. Эмийн чанарын асуудалтай холбоотой эмийн одоо шалгадаг чанар үздэг лаборатори бид чи одоо хүнсэнтэйгээ нийлүүлээ гэдээ одоо ийм тогтоол шийдвэр гаргаад өгөхлөөр тогтоолыг зөв бурууг нь хэлцээд байгаа байхгүй. Тогтоол гэдэг нь хууль шүү дээ. Хууль биелүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө үүргээ мэдэхгүй байгаа мó юу болоод байгааг би бас ойлгохгүй байна. Дээрээс нь өрхийн эмнэлгээр дамжуулаад одоо чанаргүй хугацаанд дулсан одоо Д витаминыг тараасан гэдэг ийм мэдээлэл байгаа. Энэ дээр хугацаанд дулсан юм. Тийм хугацаанд дулсан эмийг өрхийн эрүүл мэндийн одоо төвөөрөнд дамжуулаад тараадаг ийм асуудлууд байна. Ер нь энэ Монгол улсад одоо эмийн чанарыг сайжруулахад ямар алхам хийх ёстой юм? Ерөөсөө хяналтгүй яваад байна уу? Энд чинь онцгой бүтээгдэхүүн. Гэхдээ тэгэл одоо байж байгаа байдлаа харалтаа бид хууль эрхцэн орчийг хийгээд өгсөн байж байгаа чи одоо эмийн чанарыг шалгадаг лабораторийнх нь байж байгаа байдлыг хаар. Нөгөө ганцхан Монголд байдаг шингэний атомын спирометрийн аппарат буюу тэр дотор хүнд металл байна уу? Тусал шингэн дотор калий натрийг үздэг аппарат нь одоо хүртэл ажиллахгүй байж штэ. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ тэн дээр худалдаад авсан байгаа штэ. 10 сарын 1-нд худалдаад авцсан. Одоо хүртэл ажиллаагүй. Тэгэхээр энэ ч одоо ийм байхлаар чи зориуд дээр бүр одоо чанар шалахгүй байх сонирхол энэ ерөн эмийн бүлэгт дотор байгаад байгаа юм шүү.
Дээрээс нь баахан одоо эмийн аг аймтлаг эрүүл мэндийн яам дотроо хүртэл би одоо өнгөрсөн төр хорооны юун дээр тэр Намхаан оров гээд Монгол фармын үүсгэн байгуулагчийг ашиг сонирхлын зөрчилтэй эмийн аг аймтлагт ажиллаад байна гээд байхад эрүүл мэндийн яамны эмийн асуудал хариуцсан газрын дарга тавьчих байгаа байхгүй. Чи одоо юу гэсэн юм бэ? Бүр одоо эн чинь бүр тоохо бэлдсэн юм уу? Ийм байж болох юм уу? Энэ 3.5 сая хүний эмийн асуудлыг нэг чанартай байлгая гэдэг сэтгэл гаргаж болохгүй юм. Тэгээ хэв нэг боловсруулж болохгүй юм. Гэхдээ сонгон шалгуулж байгаа л та. Зөндөө бол энэ чиглэлээр мэрэгсэн мундаг сэтгэлтэй болоод байна шүү дээ. Ер нь одоо энэ төрийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас одоо олгох одоо санхүүжилтийг багасгасан байна. Одоо тухайлах юм бол төрийн эмнэлэг 30-40%-аар улсын хувийн эмнэлэг 40-50%-аар одоо энэ санхүүжилтийг бууруулсан. Одоо иргэдэд бол маш их сөрөг нөлөө үүсгэж байна. Эргээд нөгөө талдаа одоо эмнэлэг одоо хэвийн үйл ажиллагааг явуулахад одоо доголдол үүсэж байна гэдэг ийм шүүмжил иргэдийн дунд байна. Гэхдээ одоо надад өдөр болго мессеж ирж шít. Өрхийн эмнэлгээс, сумын эмнэлгээс бичээлээ. Одоо санхүүжилт байх болсон бид одоо иргэдэд үзүүлж чадахгүй болж шүү. Одоо тэгээ яах ёстой ингээл одоо надлаа өдөр тутам мессеж дин дон гэл ирээд байна. Тэгээ яг одоо бидний хийж байгаа хурлуулын эрүүл мэндийн даатгалын өмсний зөвлөлийн хянтай ажлын албатай нь яг одоо уулзж байна. Яагаад санхүүжилтаа хасаад бид одоо төсвийн аль болохоор л нэмээд л одоо чадлаараа л оролдоод байна. Тэр дотор зөв зарцуулах шаардлагагүй санхүүжилтээ өгөхгүй байх. Нөгөө авилгалын тогтолцоо яагаад дараа нь ингээ авилгалд автагдаад байдгийг. Яагаад авилгалын асуудал үүсээд байгаа. Гэхдээ энэ нэтэр засал та. Тийм ээ. Таны хувьд ер нь захим хугацаараа дамжуулаад юм уу одоо хэвлэлээр дамжуулаад эрүүл мэндийн сайдад одоо шаардлага хүргүүлээд ингээд орхих юм уу? Энэ дараагийн алхам нь юу байх юм? Зүгээр энэ хариуцлагагүй сайдад хариуцлага хүлээлгэх асуудал бас маш одоо улс төрийн соёл шиг юм ажиллаа хийж байгаа хүн өөрөө ч гэсэн хариуцлагатай байх асуудал энэ дэрэгдэж шít. Эргээд цаана гол нь хүний эрүүл мэндийн асуудал. Энэ миний одоо гол үүрэг бол би ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүн хууль тогтоох байгууллага ажилтдаг. Би ямар хуулийн хариуцлага хүлээх ажилтаа биш. Харин бид илчилж олон нийтэд мэддэг нь миний одоо үргэл гэж би харж байгаа. Энэ үргэл одоо би биелүүлэх ёстой. Тэр нь одоо аль намынх байна уу? Хингой байна уу? Тэр ерөн асуудал биш шүү дээ. Яг таны хэлдгээр 3.5 сая хүний эрүүл мэндийн асуудал учраас энэ дугаа иж ерөөсө болохгүй. Тэгээд бас хүмүүс тэгээд ах шиг байна л да. Тэгээд нэг кабинет нэг танхим сууж хэлж болдгоо юм. Энд чи зөндөө хэлж шít. Чи зүгээр суугаад байгаа зүйл биш шүү дээ. Зүгээр барахгүй бүр төр хороо байгуулаад нотлог баримт цуглуулад ийм ажил хийгээрэй гэд 12 заалтаа тогтоол хүртэл гаргаад өгч шít. Тэгээд хэрэгжүүлч л дээ. Тэ? Жохоо сэтгэлтэй байл дээ. Таныг одоо сайд болох ашиг сонирхолтой байна гэдэг зүйлийг ч бас хүндсэн байлээ. Энд дээр та ямар байр суурь тэгдий. Намайг ингээл шүүмжлэл ярихлаар баахан энэ би бүр мэддэг болсон технологи. Тэгэл мөнгө тараагаал хэл мэдээлэх төлөө мөнгө тараагаал за наа чин бүр ингээ сайн харлуулад өгөөрэй гээл баахан инфлюенсер усууд мөнгө тараагаад тэгжил байдیں۔ Энэ чинь миний танил технологи шүү дээ. Надад энд сандал ширээ чухал биш байхгүй. Бити өөрсөд чигээ сандал ширээ бодоод бай. Харин ажил бод. Энэ чи хараа ямт биш байхгүй, ял байхгүй юу? 24 цаг эрүүл мэндийн салбараа яг адилхан 24 цаг ажиллах ёстой шүү дээ. Олон түмэндээ эрүүл мэндийн тусламжийг хүрэлцээтэй байлгах, урьдчилан сэргийж чаддаг, эрт илрүүлждэг, эмэн чанартай байх гэж хийх ажил зөндөө шүү дээ. Юу сандал ширээ булаацалтаад байгаа. Зүгээр л ажилласаа хий гэдэг заавар өгөөд шүү дээ. Тэрийг л хийж л дээ гоё. Тэгэл болно шүү дээ. Энд албан тушаал өөр падлаа баг. Надад тийм сонирхолж алга. Хоёрт. Харин сонирхол бол би миний одоо 24 онд энэ парламентын сонгуульд орох том орой бол эмчилж байна эдгэндэ гэсэн. Тэрний өмнө би Монголоо эмчлэн гэж орж ирсэн. Тэгэхээр энэ үргэл би биелүүлэх гэж энэ парламентд суугаа. Тэрийг яаж биелүүлэх бол би энэ хууль эрх зүйн орчноор энэ илчилж энэ болохгүй байгаа зүйлүүдийг ил гарах нь миний үүрэг гэж харж байгаа шүү дээ. Түүнээс амаа хампигчаад адилхан ашиг сонирхлын зөрчлөө олчоод энэ сууж авах надад тийм ёс зүй алга. Таны бас нэг хийсвэр хагалгаа нийтлэлээр сошиал дээр яагаад тооцоогны хагалгаа гэж хэллээгээл. Тий. Яг бай тэгэл ер нь бол эрүүл мэндийн даатгалд байгаа сангаа зөв зарцуулах тухайл ярихдаа нэг тийм жишээ татсан бас олон эмэгтэйчүүдийг бухимдуулсан үнэн. Би бас уучлал гуйгаад байгаа. Тэгэхээр би бол жишээлх юм бол одоо бид эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг зөв зохистой яг өвдсөн хүнд нь яг цэхэн амьдралын тусламж хэрэгтэй яг сандарсан үед нь тусламж өгөөд эрсдлээс хамгаалдаг байх ёстой. Тийм ээ. Тэр тогтолцоог хийх тухай бид илүү сайн ярьж тэр байгаа мөнгийг зөв зарцуулах тухай ярьсан. Тэгэхээр би бас тэр жишээ авсан нь бас одоо нэлээд таалагддаг бол уучлал хүсье.
Эрүүл мэндийн даатгалыг одоо иргэдтэй төлөөд идэг. Эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн тусламж үйлчлэг авахгүй байх нь хэвээ шүү дээ. Тэгэхээр одоо энийг одоо цаашаа төлөх ёстой юм доо төлөхгүй байх ёстой юм болов уу? Гүг авч байгаа шүү, сайжирсан шүү. Бас бүрд орсон гэж битээ хараарай. Жишээлбэл бид одоо өнөөдөр хор тавдрын эмчилгээ санхүүгийн дарамтгүй болчлоо, эртний шилжүүн суулгах дарамтгүй боллоо. Дээрээс нь одоо бид хөнгөлтэй юмуд байж байна, тийм ээ. Анхан шатны тусламж үйлчлэгийг бид 2 дахин төсвийг нэмж өгсөн. Ингээд байхад харин яагаад сайжрахгүй байна гэдэг асуудал байхгүй юу? Нөгөө талаасаа бид бас нэг зүйлийг бодох ёстой юм бол ерөн энэ эрүүл мэндийн даатгалын сан өөрөө бас тоо нэмэгдэх ёстой юм аа. Бид хангалттай нэмж чадахгүй байна. Тухайлх юм бол одоо иргэн бид ажил хийж байгаа бид нар байна шүү дээ. Хувьяасаа 2 үе төлж байгаа шүү дээ. Тэгэхэд төр дааж байгаа тусламж үйлчилгээнд төр дааж байгаа иргэдээ болохоор одоо хөгш тэтгэврт байгаа залуу хүүхдүүдтэй нялх нэраа гэл ийм усууд болохоор 1% төр өмнөөс нь дааж яана гэд 1% өгöd байхгүй. Энэ өөрөө шудраг биш байхгүй. Адилхан 2% өгөөг төр өгөх ёстой байхгүй. Тэгэхээр төр өөрөө шудраг биш байх гэсэн үг байхгүй. Тэгээд даатгалын сангийн хамаг их тусламж үйлчилгээг нөгөө л хөрхий тэтгэврт байгаа. Одоо бас буруу мушигч ба хөрхий төр тэтгэврт байгаа нөгөө бага насны хүүхдүүд гүрүүтэй госууд. Тэдгээр зарцуулах нь зөв. Харин төрөөс өгөх мөнгөө 2% болгож өгөл дээ. Тэгвэл 3/80 давчих гэдэг шүү дээ. Тэ 3/80 давчвал энэ тусламжаар нэг хязгаарлахгүйгээр өгчих гээд шүү дээ. Хүрэгчих гээд шүү дээ, тийм ээ. Эмч нар нэг совилогч нар нь хангалттай цалин авцсан сайхан сэтгэл хангалуун хүнийг сайхан тосч аваад эмчилдэг байл л да. Иргэд нь очиж сайхан 50 эмчлүүлждэг байл л да. Энийг л бид хүсэж байгаа шүү дээ. Одоо яг одоо эрүүл мэндийн даатгалынхантаас уулзж байна гэж л те. Одоо төр болон хувийн одоо эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилт нь уусан шалтгаанаа юу гэж тайлбарлаж явах юм? Мэдээж одоо хурал бас үргэлжилж дээ те. Ерөөсөө нөгөө мөнгө хүрхгүй байгаа учраас бид одоо хязгаарлалт хийж байна. Гэхдээ бүрэн хязгаарлаагүй шүү дээ л гэдэг өдөөс нэг тийм бөөрөнгийн болцсон яриа л хийдэг шүү дээ тий. Тэгэл одоо энэ хөршлүүлээд ярина да. Та нэг удаа хэлжсэн шүү дээ нөгөө сошиалор энэ зархыг бол хориглох хэрэгтэй. Тэдэрт хариуцлага тооцох хэрэгтэй. Яг энэ. Тэгэхээр сошиалор нөгөө сүлжээний юмнууд амар их зарагдчихж байна. Сурталчилгаа хийгээл нөгөө инфлюенсер гэх хүмүүс маань энэ сайн гэж идэг гэтэл нөгөөх нь эргээд сайн уу муу тодорхойгүй. Бүр тэр үтгэл хавдрыг хэмжилж гин гэдэг зараад байгаа шүү дээ тий. Арай л энд ашиг орлого олохын төлөө тэр биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг эмчилж гин гэж яаж тийм зоригтой хэлж чадж байна. Бид хуулиар хоригдсон. Тэгээ Монголын хууль 3 хоног үйлчлэн гэдэг шиг эмийн агентлаг энэ дээр хяналтаа бүрэн тавих үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Тэгээ нэг хитгэн тоо хэлжэл бид тэгсэн тэрийг хаасаа энийг ингэсэн хичээл өдөр тутам энэ явж байгаа зүйлүүд нь дотор нь ороод зогсоох хэрэгтэй шүү дээ. Тэ? Энэ чинь иргэд хохирж болохгүй шүү дээ. Уг нь бол хуультай тийм хууль хэрэгжихгүй гэсэн үг юм тий. 3 хоног хэрэгжлээ.